Алин төрүүлж байгаа юм. За би төлж байгаа шүү. Нэг ордор цамшин байраас за яа. Ini ada mikrofon dari. Тэр яасан захтаас орсон. Энийг бацаахан гэж байна. Зүгээр зөвхөн суухан бичлэг гэж юм уу? Дараагийн би санал аваад сууч. Айн банда. Энэ үү? За. Мэдгэлээ өгчлээ. За ингээд одоо яг хэлж болж байна уу? За ингээд намаас мэдээллийнхандаа зориулж зохион байгуулж байгаа хэвлэлийн байгууллагад хүрэлцэн ирсэн сэтгүүлчид та бүхэнд талархснаа илэрхийлэх хүсэж байна. За миний хувьд иргэний зориг ногоо намын дарга Цэгааныг, иргэний зориг ногоо намын ерөнхий найрамчлагын дарга Батбаатар. За манай одоо Сонгон хайрхан дүүргийн намын орон дарга Болдбаатар. За иргэний зориг ногоо намын улс төрийн бодлогын ажилтан Эрдэмт. За манай гишүүн, жирийн гишүүн Аюуш. За энд Дорнод аймгийн харьяат одоо Монголын арчилсан холбоо иргэний зориг ногоо намын зөвлөлтөнд Бацаахан энэ сая сууж байгаа. Ингээд ийм бүрэлдэхүүнтэй та бүхэнд өдрийн хэвлэлийн байгууллагыг явуулахаар ингээд хүрэлцэн ирлээ. Тэгэхээр өнөөдрийн хэвлэлийн байгууллагын хийх гол шалтгаан нь юу гэхээр Монголын төр нийгмийн нэр зүтгэлтэн Санжаа Сүрэнгийн зориг агсны ань насыг хэрцгийгээр хороосон энэ дуйлаант хэрэг гарснаас хойш 21 жилийн хугацаа одоо өнгөрсөн байгаа. Маргааш буюу 4 сарын 20-нд одоо төрсөн өдөр нь тохиодог. Жил болгоны 4 сарын 20, 10 сарын өдөр аимшигт одоо хар баасан гэж ярьдаг. 10 сарын 2 гэсэн 2 өдөр бол одоо хөшөөмдөн цэцэг өргөдөг юм боломжтой. Тэгэхээр энэ өдрийн хүртэл иргэний зориг ногоо нам одоо энэ зориг агсны одоо үзэл санааг тээгч нам гэж 2000 онд анх тунхаглаж байгуулагдсан намын хувьд хууль хяналтын байгууллагын одоо үйл ажиллагаанд хүлээцтэй, төвчээртэй хандаж ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нь оролцохгүй ийм одоо зарчим баримталж өдөг хүрч ирсэн байгаа. За харамсалтай сүүлийн үед нөхцөл байдал их ээдрээтэй, төвөгтэй тэр дундаа одоо энэ хэрэг бол альва сонгуулийн өмнөх жил улс төрийн намууд за ер нь хоёр гол нам гэж хэлж болно. Хоёр гол намын хооронд тийм улс төрийн одоо ашиг хонжоо оноо авах гэсэн ийм хэрэгсэл болж хувирч байгаад бид их харамсаж байгаамаа. Тийм учраас одоо олон нийтийг ер нь бид бүхнийг ч гэсэн ижил тэгш мэдээлэлээр хангахыг бид бүхэн шаардж байгаа. Тэр нь юу гэхээр энэ хэрэг одоо шийдэгдээд 3 шатны одоо шүүхийн шийдвэр гарсан гэж ойлгогддог. Гэтэл энэ хэрэг нь өөрөө эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулж хэрэг шийдэгдсэн гэдгийг нэг хэсэг нь одоо ярьж байгаа. Хэргийн маш олон нотлох баримт байдаг гэдэг боловч 20 гаруй минутын одоо бичлэгийг үзүүлснээр одоо асуудлын одоо нэг талд нь гарч дүгнэлт хийх юм боломжгүй юм аа. Тийм учраас бид бүхэн одоо шүүхийн бүх шатны одоо хуралдааны материал, тэмдэглэлийг, шийдвэрийг ил болгохыг шаардаж намынхаа мэдээллийг гаргаж байгаамаа. Тэгэхээр бид бүхэн өнөөдрийн хүртэл одоо төвшээртэй, хүлээцтэй хандж ирсэн. Тэгэхээр
үннийг олохын төлөө цаашдаа одоо улс төрийн тэмцэл өрнүүлэхээс өөр аргагүй болж ах шиг байна. Яагаад гэвэл энэ хэрэг ер нь илэрх нь үү? Бүр илэрхгүй ч байж магадгүй. Яагаад гэвэл нотлох баримтуудыг устгаж магадгүй. Захиалагчийн энэ хайж байгаа гэсэн юм яригддаг. Захиалагчийн асуудал бүрхэгдүүлж магадгүй гэсэн юм болгоомжлол гарсан учраас одоо хинээс ч одоо шантрахгүйгээр айхгүйгээр бид бүхэн энэ асуудлыг хүчтэй дэвшүүлж ярих юм цаг ирсэн юм байна. Ингээд та бүхэнд Иргэний зориг ногоон намын мэдгдлийг уншиж сонирдуулъя. Иргэний зориг ногоон намын мэдгдэл 2019 оны 4 сарын 19-ны өдөр Улаанбаатар хот Монголын төр нийгмийн зүтгэлтэн Санжаа Сүрэнгийн зоригийн амь насыг хөнөөсөн хэрцгий адлага гарснаас хойш 21 жил өнгөрсөн ч зориг агсны хэлсэнчлэн Монгол хүний саруул ухаанд итгэсэн олонний итгэл мөхөхөд хүрч байна. Энэ хэргийг илрээсэй гэж гэсэн түмэн олонныхаа нэгэн адил Иргэний зориг ногоон нам өнөөдрийн хүртэл хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй хүлээстэй хандсаар ирсэн. Уг хэрэг тандж байгаа манангийнхны үйлдэл нь нэрт улс төрчийн амь насыг маш нарийн зохион байгуулалтад хөнөөсөн болохыг тэд өөрсдөө энэ хэргийг илрүүлэхийг огт хүсэхгүй байгаа гэж үзэхэд хүргэж байна. Энэ хэргийг зарим нам хууль хяналтын байгууллагын өрсөлдөгчөө нухчин дарах намнах хэрэгсэл болгон ашиглаж хэргийн нотлох баримтуудыг устган хэргийг мөрдөн шалгасан мөрдөгчдийн олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэн цаашид хэргийн захиалагч, хамжигч, алуурчид ул мөрөө баллан хэрэг хизээч илэрхгүй нөхцөл байдал үүсгэх вэ гэсэн гэдгээс маш их санаа зовж байна. Үндэсний аюулгүй байдал, төрийн нууц гэдэг халхавчин дор хэргийг тулган хүлээлгэх, хэсэг бүлэг өөрсдийн явцуу ашиг сонирхлоор хэрэг зохион үүндээ хүмүүсийг хомроглон хэлмэгдүүлж, хэлсээр ядууруулах нөхцөл бүрдүүлэн үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гიშгэх аюул нүгсэн. Ийм хөөсөн хэргийг шүүн тасалсан анхан дунд хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж Иргэний зориг ногоон нам улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна. Эс зоригийн амь насанд халдсан хэргийн асуудлаар байгуулагдж байгаа улсын их хурлын төр хороо энэ асуудалд ултай суйртай хандаж олон нийтийг зөв мэдээлэлээр ханган хамтран ажиллахыг уриалж байна. За ийм мэдээлэл гаргасан байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ мэдээлэлээ зөвхөн улсын их хурл байгуулагдж байгаа энэ асуудлаар ерөнхий сайд ерөнхий сайдын одоо шууд удирдлагын тагнуулын байгууллага болоод цагдаагийн байгууллага ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Ийм холбогдох одоо этгээдүүдэд шаардлагаа хөргүүлэх юм аа. Тэгэхээр өнөөдөр энэ шүүх хуралдааны материалыг ил болгох энэ нөхцөл бүрэлдсэн. Ер нь бол өмнө юу гэж тайлбарлаж ирсэн гэхээр үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа гэж. Тэгэхээр энэ хэрэг ямар утгаараа үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа юм бэ? Ямар нууц мэдээллүүд байгаа юм? Ингэх тусмаа одоо олон их хардлага сэрдлэг төрүүлдэг. За та бүхэн мэднэ Оросын холбооны улсад Борис Немцов гэж одоо улс төрийн зүтгэлтний амь насанд халдсан хэргийг Москвагийн шүүх бол хэвлэлийнхнийг оролцуулаад ил тодоор шүүн таслах ажиллагааг явуулсан байдаг. Надуурчдын шүүн таслах ажиллагаа. Тэнд ямар ч одоо нууц зүйл байхгүй. Тэгэхээр нууц гэдгийн доор төрийн төрийн нууц үндэсний аюулгүй байдалд ийм харьцлах гэсэн ийм халдвчин доор хүний эрх чөлөөг хэсэн боогдуулж хүний эрх чөлөөнд хандсан ийм үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй цаашдаа явагдаж болзошгүй учраас нэгэнтээ 3 шатны шүүх шийдвэр гаргасан бол одоо энэ шийдвэрийг олон нийтэд ил бодох шаардлагатай. Зөвхөн 26 минутын бичлэгийг одоо хин нэгэнд үзүүлэх үү, за их хурлын гишүүд үзлээ, дараа нь сэтгүүлчд үзлээ, дараа нь иргэний нийгмийн байгууллагууд үзлээ. Яагаад Монголын олон нийт үзэж болдгоо? 26 минутын бичлэгийг л үзээд дүгнэлт хийж байгаа. Өөр бусад тэр нотлох баримтуудыг бас үзмээр байна. Тийм учраас өнөөдөр бид нар шүүхийн шийдвэрийг шууд өгөөсгөж чадахгүй. Үнэхээр энэ нотлох баримтууд байгаа бол тэрийг хармаар байна. Тэгэхээр засгийн газраас 2 удаа энэ
материалыг бол ил болгох ийм шийдвэр гарсан. За өмнөх ерөнхийлөгч мөн тодорхой хэсгийн ил болгохыг одоо зөвшөөрсөн ийм шийдвэрүүд нь холбогдох байгууллагуудаар ингээ гарсан байна. Тийм учраас бид бүхний тавьж байгаа шаардлага бол хууль зүйн дагуу үндэстэй тэгээд энэ хэргийг илрүүлэх, энэ хэргийн үнэн зөвийг олохын төлөө олон нийтийн хүсэл бодолтой бид бүхэн санаа бодол нэг байгаа гэж ингэж ойлгож байна. За баярлалаа. За та бүхэн дээр нэг мэндийг хүргэе. Тэгэхээр бид нар бол аягүй сайн мэдж байгаа. Одоо тэрийн нууц хамааралтай болон гүйцэтгэх ажлын шугамар олж авсан 71 хуудас материалууд нууцын зэрэглэлд байгаа гэдэг одоо эрх бүхий албан тушаалтны дараа хэлээд байгаа. Тэр дотор бол хамгийн гол хэргийн материалууд байж байгаа. Түүнээс 12 хуудас алга болсон гэсэн тийм яриач гарч ирсэн. Тэгэхээр цаашдаа бол энэ нууцын зэрэглэлд байгаа 71 хуудас материал бол тэр чигээр алга болох хэргийг бүдүүлэх нөхцөл үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй учраас нэг яаралтай бүгдийг ил болгохыг шаардаад байгаа юм. Гүйцэтгэх ажиллагааны явцад үнэхээр эрүүдэн шүүсэх ажиллагаа явагдсан болвол чи шалгах байгууллага байгаа шүү дээ. Тагнуулын ерөнхий газар, авьяа тэмцэх газар, цагдаагийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг гаргаад юу хэргийг илүүлэх гэдэг. Тэгэхээр тэр хүмүүсийг нэг яаралтай эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй юм. Тэрнээс биш өнөөдөр их хурлын энэ дээрээс энэ хүмүүсийг гин бурууг уулгаж цагаатаг суулал гэдэг бодвол их хурлын эрхлэл байгууллага өөрснөө шийднэ. Тийм учраас эрх бүхий байгууллага нь нэгэн ялтай ажлын хэсэг гаргах тэр эрх зүйн орчныг бүрдүүлээч гэж бид шаардаад байгаа юм. Иргэний зорилго нөгөө намын 21 жилийн хугацаанд дугуй байсан. Бид бол үнэхээр гоё дарганы үний хэлдэг нь бид нар үнэхээр хууль хяналтын байгууллага итгэж хүлээсэн нэгд. Хоёрт манай намын даргын тэр хамааралтай учраас тэр хүний бас нэг сэтгэл зүй аливаа бид нар улс төржүүлэхийг хүсдэг байхгүй юу. Үнэхээр энэ гэмт хэрэг бол тэгээд бид нар цааш нь улс төржүүлээд ямар нэгэн байдлаар ингэж тоолох гэхийг хүсээгүй дээ. Өнөөдөр хүртэл дугуй байсан. Тэгэхээр өнөөдөр энэ хоёр том нам бол сонгуул болгоны өмнө зөвхөн гаргаж иж улс төрийн тоолт хийдэг. Тэгэхээр энэ явдлыг тасан зогсохыг шаардж байгаа юм. Улс төрийн хоёр хүчнээс. Тэгэхээр төр хороонд өнөөдөр ингээд ер нь эцсийн хэлцүүлгэндээ яатсан ер нь бол байгууллагын тодорхой болсон байгаа 7 гишүүнтэй ийм төр хороо байгуулах гэж шиг байна. Улсын их хурлын одоо эрхэм гишүүд энэ асуудалд ингэж анхаарч агаад бид нар бас баярлж байгаа талархаж байгаа. Хамгийн гол нь манай мэдээлэлд заасан одоо дурдсанаар тэр гүйцэтгэх ажиллагааны нууц үнэхээр одоо хэрэг илэрсэн байж магадгүй бас илрээгүй байж магадгүй гэсэн нөхцөл байдал үүсэж байна шүү дээ. Тэгэхээр энийг үнэхээр үнний олон түмэнд л энэ ажлын хэсэг хүргээсэй гэсэн юм бодолтой байгаа. Зүгээр зарим одоо улс төрчид тэр 3 шатны шүүхийн материал олон нийтийн хүртээд болоогүй байхад одоо хууль хяналтын байгууллагын эрх мэдэл рүү халдсан мэдээлүүд удаадраа хийж байгааг та бүхэн мэдж байгаа. Жишээл одоо шууд тэр одоо хоригдож байгаа хүмүүсийг судлах тухай ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү юм хэрэгжиж байна л да. Тэгэхээр бид бүхэн бодвол иргэний зориг ногоон намын хувьд одоо аль нэг талд биш. Гагцгүй үннийг л олж мэдхийг хүсэж байна. Үннийг тэгтээ зөвхөн энэ нам биш. Нийт Монголын олон түмэн мэдээсэй гэж хүсэж байна. Үнэхээр энэ 3 шатны шүүхэн яаж явагдсан, шүүх хурал нь тэмдэглэн яасан. Одоо бол та бүхэн ажигласан баг. Зарим одоо сайтуудаар тэр хавц тэргүүдийн зарим материалууд бол баг угаар одоо ил болж байгаа. Ил бодоод ингээ яваад байгаа. Тэгэхээр ийм байдлаар биш. Бүгдийг нь одоо ил болох хэрэгтэй. Яг сая манай ерөнхий найрамчгийн дарга ирлээ. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 70 гаруй хуудас материал гэдэг нь бол үнэхээр онцгой бол тэр бол үнэхээр нууцаараа байх хэрэгтэй байх. Бусдыг нь бол одоо ил болгоход буруудах юм байхгүй. Прокурорын байгууллагын өдөртөөс ажиллаж эндээс ямар тэгэл одоо ажлын харах бах л та. Тэгээ ерөн зүгээр энд нэг зүйлийг нэмээд хэлэхэд ер нь хүнээр солисноор асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж бодохгүй байгаа. Яг уу ямар ч байсан Монголд өнөөдрийн хүртэл одоо энэ хууль хяналтын байгууллага бас явцуу ажиллаж ирсэн гэдгийг бол бид нар ойлгож байгаа. Тийм учраас цаашдаа бол Монголын төр шударга ийм
үйл ажиллагаа явуулдаг болох юм бол үндсэн хуулиндаа тодорхой өөрчлөлт оруулж тогтолцооны хэн нэгнээс хамаарахгүйгээр зөв шударга ажилтдаг шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засал ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. За өөр асуулт. Тэгээ маргааш ер нь манай нам жил болгон 2 удаа цэцэг өргөдөг гүшэнд олон жилээсээ маргааш 4 сарын харин буюу одоо хагасаа өдрөө зэрэг агсны гүшэнд цэцэг өргөдөг. Тэгээд нэг юм бид Бид нар 10 цагт очиж. нэг холбоотой шалгуулж хүмүүс яаж хэлсэн юм бэ? Энэ нэг бүтээл бол та бүхэн мэдээд байна. Яг энэ хэрэг нэг 21 жил яригчлаа. Илүү юм аяа одоо манай мөсний нийгэмд нэг энэ хэрэг илэрч болсны юм тодорхой болно гэж захиалагчтай ийм алга байдгийг байна гэдэг ч юм уу. Эхний дахиад бүхний өнөөдөр байна. Тодорхой том зүйл болно гэсэн үгтэй хэрэг илэрхтэй дагаад байна. Тэр захиал тодорхой хүмүүсийн нэрийг зарласан тийм мэдээлэл бол уншсан. Бид нар бүгдээрээ та бүхэн ч уншсан байгаа. Одоо тэр шоронд харагдаж байгаа зарим нөхдүүдийн одоо мэдүүлгүүдийг хэсэгчлэн одоо тавьж байгаа л да зарим сайтууд. Тийм л хэмжээний мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр эн чинь 60 хэдэн хавтаст хэрэг байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн одоо ил болж ийж нэг мөр дүгнэлт хийхгүй бол өнөөдөр нэг тэндээс нэг өчөөхөн жоохон хэсгийг тасалж авснараа бид нар ямар нэгэн байдлаар дүгнэлт хийж одоо юу гэдгийг ийм байр суурь баримталж болохгүй гэж бодож байгаа. Ямар ч үсэн өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд одоо итгэсэн хэвээрээ байгаа. Гэхдээ тэр материалуудыг ил болгосноор нэг ялангуяа тэр шүүх 3 шатны одоо шүүх хуралдааны материал олон нийтэд ил болсны дараа бид бүхэн байр суурийг илэрхийлэх боломжтой. Ингэсэн байна, тэгсэн байна гэдгийг хэлэх юм боломж бүрдэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ хэрэг илрээсэй гэж угаасаа бүгд хүсэж байгаа. Энэ бол зүгээр нэг жирийн одоо иргэн гудамжинд явж байгаад ямар нэгэн халдлага өртөөгүй. Энэ бол тодорхой цаг хугацаатай. Тэгээд төр нийгмийн зүтгэлтэн за бүр онцлох юм бол Монголд ардчлалын энэ их салхийг одоо анх авчрахад одоо тогно болж явсан ийм улс төрийн одоо зүтгэлтэн их эмзэг сэдв юм л да. Тэгээд Монголын ард түмний хувьд бол эмзэг одоо сэдв учраас одоо энэ аллагыг заавал одоо илрүүлэх ёстой. Хэрвээ илэрхгүй байх юм бол цаашдаа Монгол төрийн төлөө чин шударгаар, чигт шударгаар зүтгэх төрийн зүтгэлтэн хэр олон байх бол гэсэн ийм боломж л бас төрнөө. Засгийн газрын хоёрч за нэмдэр цайдын хэлж байгаагаар бол засгийн газрын хоёрч удаагийн хуралдаанаар материалыг ил болгохоор шийдвэрлэсэн гэж. Гагцгүй 70 гаруй хуудас материалыг одоо маш нууц тэмдэгтэй ингээд гүйцэтгэх ажиллагааны нууцыг бол тийшээ бол халдах болцоогүй. Бусд нь бол ил болно гэж прокурорын байгууллага шилжүүлсэн гэж ойлгосон. Тийм учраас бид бүхний өнөөдрийн гаргаж байгаа мэдээллүүд шүүх хуралдааны бүх одоо материалыг одоо олон түмэнд ил болгох гэсэн шаардлага. Түүнээс одоо юу гэдгийг нэг 20 хэдэн минутын бичлэгийг үзүүлж чаал энэ ч нэг муур болгоноос тоглоод байна шүү дээ. Тэгснээр ингээд тэрэн донд баахан хилцүүлэг явагдаад тэгээд хүнд нь үзүүлэх үү, хүнд нь үзүүлэх үү гэдэг. Уг нь энэ чинь үндсэн хуулиараа Монголын ард иргэд бүгд тэгш хэрэгтэй баг. Мэдээлэл авах хэрэгтэй. Их хурлын гишүүд гэхээр иргэдээсээ илүү хэрэгтэй. Эсвэл сэтгүүлч гэхээр одоо жирийн иргэдээсээ илүү эрхтэй байна гэсэн юм байдг байх л та. Тэгэхээр тийм учраас энэ тэр 20 хэдэн минутын бичлэгийн энэ ч тэр за ер нь бусад бүх одоо тэр мэдээллүүдийг одоо өргөө олон төмөнд бид нар төрийн нууцлаас гаргахыг шаарддаг. Тэгэхээр нөгөө үзүүлж болохгүй юм нууцлалын дээрх байгаа нь хов хүний нууцлалтаа төрийн нууцлалтаар үйдэг тийм тоон хэргийн материал үзүүлж болохгүй. Тэгвэл төрийн нууцлалаас гаргахыг шаардж байгаа нь үндсэндээ тэр нөгөө 3 шатны шүүхийн шийдвэр бассан учраас ард хэрэгдэд нээлттэй үзүүлэхийг харуулахыг шаарддаг байхгүй юу? Тэгээс хов хүн жишээ нь хийсэн гэмт хэрэг бол 3 шатны шүүхийн шийдвэр гаргасны дараа тэр тэргөө нээлттэй болцдог шүү дээ. Тэгэхээр энэ төрийн нууцлалын зүйлээс гаргахыг шаарддаг байна шүү.
Иргэн зэрэг ногоо намаас яг энэ сонгуульд төхөөд үрж байгаа энэ үед яг хоёр том нам мэдээж улс төрийн шоу хийгээд ингэж харж байгаа юм үзэж байгаа. Тэгэхээр яг энэ зөргийн хэрэг дээр олон нийт бол эвдээс илүү мэдээлэлтэй за судалгаа хийгээд албан ёсоор одоо энэ шаардж байгаа мэдээллүүд дээр бас ямар зорилтууд төвшүүлж яг энийг хүргэх дээр бас бусдын болчихсон гэдэг тодорхой ихгүй яг иргэдэг адилхан мэдээлэлтэй байж одоо ингээд шаардж мэдээлэл гаргаж ийн гэж яриад байна. Яг нэг сонгуульд төгссөн үед бас энэ бас эсрэгээр улс төрийн шоу болж байна уу гэсэн хадлаа бас. Тэгэхээр яг сая манай мэдээллийг анзаарсан бол одоо анхан болон дунд шатны, хяналтын шатны энэ гурван шатны эн чинь шүүхээр хилцэгдээд хянагдаад ингээд шийдвэр гарсан зүйл шүү дээ, тийм ээ. Тиймээс энэнийг л ил болгох гэж байгаа. Өөр бид нар илүү тутам яриаггүй шүү дээ. Энийг ил болгоо, энийг ил болгохгүй одоо юу гэдгийг нэг хэсэг нотлох баримт хэсэг юмны нэг зах цухаас нь ингэж үзүүлчихэд тэгээд араас нь ингээд улс төрчид мэдээлэл хийгээд байгаа байхгүй. Дүгнэлт хийгээд одоо өчигдрийн сүүлийн үеийн улсын их хурлын хуралдаанууд ялангуяа зориг агсны амнасыг хохироосон хэргийн асуудлаар дүгнэлт гаргах төр хорооны асуудал хэлцэж байгаа үед бол ерөөсөө Монголд шүүх байгууллага байхгүй ч юм шиг тийм ээ бүх зүйлийг одоо нэр бүхэн улс төрчид шууд дүгнж мэдээлэл гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж болохгүй гэж. Өнөөдөр Монгол ямар нэгэн байдлаар гурван шатаар энэ асуудал хилцэгдсэн байна. За зохиомл хэрэг үүсгэсэн байж бас болжшгүй тийм ээ. Тийм учраас зөвхөн одоо иргэний зориг ногоо ном мэдээ гэдэг байгаа юм биш. Бид бүхэн иргэдийнхэн адил энэ өргөн олон түмэнд хэрвээ энэ асуудал шийдэгдсэн бол ил болгоол гэж. Яахаараа үндэсний аюулгүй байдалд харшилдгийг. Тэртээдэргүй тэгж хэлсэн мөртлөө өнөөдрийн хавц тэргүүдийн зарим зүйлийг бол ил болгосоор л байгаа шүү дээ. Зарим сайтуудаар. Тэгэхээр энэ бол албан ёсны биш. Тэгэхээр албан ёсоор энэ мэдээллийг ил болгох шаардлагатай. Тэгээд энэ дээр үүний төлөө бид хүмүүс бас тэмцэл хийх болно. Энэ бол сонгуультай огт хамаа авахгүй. Ийм сэдв. Хоёр зүйл байна. Нэг нь бид нэр төрийн нууцлал гаргах шаардлагатай. Энэ нөгөө бүх одоо тэр даалт байгаа мэдээлүүд ил болох. Хоёр дахь нь бид нар тэр эрүүдэн шүүх ажиллагаа буюу тэр нөгөө хэргийг шүүх явцад гарсан тэр процессын алдаан дээр тагнуул авторитет газар цагдаагийн байгууллагаас нэгдсэн ажлыг гаргаад тэдгээр хүмүүсийг бас илүү үүсгэж шалах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ямар зорилгоор тэр хүмүүсэд хэрэг хүлээх гэж эрүүдэн шүүсэн гэдэг. Энэ тохиолдолд бол нөгөө цаад бас нэг цаад захиалагч илэрх магадлалтай шүү дээ. За өөр асуулт алгаа ингээд та бүхэнд баярлалаа. Маргаашийн цэцэг өрх үеэр бас та бүхнийг шүүнд ирж тэнд бодвол улс төрчд ирэх байх л та. Тэр хүмүүсээс ихсэн асуумаар байна. Тэгэхээр нэгэнтээ ингээд шийдэгдсэн гэж байгаа юм бол эсвэл одоо үнэхээр зохиогоод хэргийг зохиогоод ингээд гурван шатны шүүгээр шийдсэн бол энэ бол Монголд юу болж байгаа вэ? Аимшигтай зүйл болж байгаа гэдгийг бол хэлнэ. Тэгэхээр энэ за баярлалаа.